буруу замаар явахлаар буцалтаа шороод тань гэж үг байд юм да. Энэ 8% хүйтэй зээл чинь байгаагүй зээл шүү дээ. 13 оны ерөнхийлөгчийн сонгуульд эд дундаа явагдаж байхад зол жаргал алтан хоёр гаруй өсөх сүрж 8% зээл асуудал гаргаж ирээд баахан хүмүүсийг банкны өмнө очрлуулж байгаа сонгуульд та нар ялд байгуулсан шүү дээ. Одоо та нар тэрнээсээ яаж буцхаарах чаргаа хайгаал алийг алдаад явж шүү дээ та нар. Наад 8% чинь зээл байгаагүй үед би хуулийн амд байхдаа 3,000 хүнийг ипотекийн зээлд хамруулаад уран суустай болгож ирсэн. Хоёр хотхон байна. Хилчээ хотхон гэдэг энэ сонгоо хайрханд байж байгаа. Харуул алтан хотхон гэдэг цагдаагийн активын хойдолд нэг хотхон байж болдог л байсан. Тэгээ би ажил хэргийн санал гаргах гэдэг. Одоо ингэж бие биелээгөө бурууч гисүүх оронд ажлын хэсэг байгуулж байгаа гişүү дээ. Тэгээд энэ үндсэн хуулийн цэсийн дүнэлтж ямар учиртай юм гарсан юм. 90 цаашдаа хуулинд нэг зөөлрүүлэх өөрчлөлт оруулах болцоо байна уугүй гэдгийг үзээд тэгээд тэр ажлын хэсгийн энэ Монгол банк бусад байгууллагуудаас саналыг авч жагаад нэг санал оруулах юм байлгүй. Ингээд одоо 8% зээл гэдэг хоёр балаа юм хийсэн шүү дээ зол жаргалч. Чи анх Монгол банкны ерөнхийлөгч болчиход 12 оны ерөнхийлөгч юунд орон нутгийн сонгуул явагдаж байхад үн тогтворжуулах дэд хөтөлбөр гэдэг юмд 12 оны 10 сарын 20-нд гар өсч зурсан та нар. Тэгээ сүүлд нь тэрнээсээ бутсан арга ядаа та нар. Хоёрдугаарт хийсэн нүгэлчин бол энэ ерөнхийлөгчийн сонгуул явагдаж явах үед энэ 8% зээл асуудал та нар гар өсч зурж сонгуульд санал худалдаж авсан. Энэ чинь эргээд та нарт лай болж байгаа. Энийг та нар хязгаарч үгүйсгэж чадахгүй. Одоо энэ 8% зээл олохгүй гэж яриад ах юм. Цэцэн дүгнэлтээс шалтгаалаад. Гэхдээ тэрэндээ хүрчээвэл ерөөсөө зээл олохгүй гэдгээ зарлж байгаа. 8% та байна уу, 18% та байна уу, барьцаалдаг хөрөнгөч адилхан хөрөнгө л байдаг. Хөрөнгө барьцааж ажил зээл олгодог. Цэцэн дүгнэлтээс шалтгаалаад бид нар угаасаа зээл олохгүй гэд хэлчихэж. Ингэж бид нарыг худлаа улс төргөөл гэж энэ үндсэн хуулийн цэцэн гишүүдэг чөлөөлнө гэж далдар хууль санаачилж ийм лувер хийдгээ та нар болилд. Ажил хэргийн зовлон байгааг ойлгож байна. Энийг ном журмаар нь яриад шийдэлт. Энэ санхүүгийн зохицуулахаар оны дарга гэж нэг хүн орж ирээд бас зээл яриад эхлэх юм. Чамд зээл ямар хамаа байсан. Тэр хуулиар хариуцсан ажлаар хийлдэж. Тэр зөвлөгөөнүүд үлрэлт хийж явах та нар тэр ажлаа хийлд. Засгийн газрынхан яагаад Монгол банктай уулздаггүй? Эдийн засгийн байдал ийм хүнд байж хахад та нар биеийнээсээ зүгтж явахын оронд ширээнэ хойно өдөр шөнөгүй суугаад арга замаа олох ёстой биз дээ. Хэн дээр ирчгээд хэнийг дуудаж, хэнийг хайж, хэнд гонирхож суугаад байгаа та нар. Улсын ажил хариуцж гэнэ үгүй юу? Энэ эрх баригчид дотроо юмаа яар. Тэгээ засгийн газар Монгол банк хоорондоо суугаад юмаа яар. Арга замаа хай. Улсын ажлыг ингэж хийж болдгийм үү? Дэндүү арчаагүй харагдаж байна та нар. Тэгээ миний гол санал бол энэ элдв юм ярихын оронд зүгээр ажлын хэсэг байгуулчих. Нарийн ярих юм бол 2006 оны 7 сарын 7-нд ипотекийн хууль гэж нэг хууль баталсан. Энэ Монгол банкны захиргаар батлагдсан хууль байсан. Бас л энэ уран сууц барьцаалж зээл өгдөг. Тэгээд уран сууцыг байхгүй болгодог ийм хууль байсан. Сүүлд нь үндсэн хуулийн цэцэн дүгнэлт гараад тэр заалт чинь үндсэн хууль өртсөн болж таарсан юм. Дараа нь тэр хуулийг 9 онд хүчингүй болгоод үйл хөдлөлт хөрөнгийн барьцааны хууль гэж хууль гарсан юм. Одоо мөрдөгдөж байгаа хууль. Энэ хуулийн чинь тэр тодорхой заалтын талаар одоо маргаан үсэд яваад байгаа. Энэ бүгдийг нэгтгэж тэрний дагуу энэ засгийн газрын журмуудаж гарсан. Бүгдийг нэг судалж үзээд ажил хэрэг санал боловсруулах ийм л юм хийцгээе. Харамсалтай сүүлийн үед л ерөөсөө цэцэн ийм дүгнэлт гаргасан учраас 8% зээл зогсож байна гээл худал цовтол нэвтрүүлгээ бол амтны тархиугаа гадах. Наа чин худлаа. Зүгээр л ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн балиар юмныхаа үр дагаврыг булах гэж 8% зээлээ олгохгүй байх гэж л та нар ийм шоглом хийж шít. Энд би жишээ нь тайлбар сонсохгүй. Энд чинь хэн ч маргашгүй үнэн. Тэр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр банкнуудын өмнө 8% уучрж байсан хүмүүсээ бичлэгийг зүгээр гаргаад тавьчих. Нэг тийм акцгээ дээрээс нь удвалыг махнаас нэр дэвшүүлээд сонгуульд ялд байгуулсан шүү дээ. Яагаад дэвшүүлсэн тухайн баян сэлэнгээс эхлээд ярьсан.